За өдөр минь Натанг хотод ирсэн байна. Нааш аялах гэж байгаа найз нөхдөдтэй тань мэддэг хүмүүс холбогдорой. Зоч буудал, тосох, ухтахтай байдлын хөтөлбөрүүд бооцогчийн хүртэл авч яадаг. Ганц сар тэмдэглэх мөнгөөрөө бишээ дахиад ирдэнтэй. Хоол ингээ ажиж болно. Нэг амир зүүн хүн болох гэж. Тэгснэ 50%. Нэг сарын сүүлээс ер нь наашаа шууд нислэг амьдарч байгаа юм лээ. Яг хямдхан явмаар санагдах юм уу? Нэг ганц нэг хот үзээд хятадаар дамжаад хүрээд ирэх юм уу? Тиймэрхүү юм байвал хэлэхгүй. Зохицуулаад өгч яас дээрээс өөрөө хүсээ хуралтай сайхан хийх юм байна шүү дээ. Байр хоолноос ахуулаад бидэн шүү дээ. Амьдарч болохоор байна. Аялж болохоор байна. Амьдралд аялал шүү. Миний дүнсэл бодлоо. Аяллаасаа авах юм байна шүү дээ. Сурна. Үүний төлөө амьдраад байгаа. Тань сайхан дурсан ч нэм аялал бол тэндээ татахгүй байх хэрэгтэй. Аялж байгаа юм шиг амьдрч бас болж шүү. Мөнгө төрөг ганцдаад байна гэж бодоод байна. Адилхан л үрж байгаа шүү. Тийм гоё боломж шүү дээ. Тэгээд сайн бодоод үзээрэй. Шинэ ондоо шин зүйлтэй болсон мэдээж хараад үзээд сонирхоод өөртөө гэсэн бизнес сайхныг нь бол харчих тэгэл болоо. Бицний цаанаас тэгэл ухаад битгий суугаад. Ил төрөл хийгээд явж байгаа өөртөө нэг жоохон зав гаргаад газар мадраар дамжаад ирээд чичээд явах юм бол мэдээж буудлаа өөрөө аавна. Таксигаа өөрөө түрээслэн машин түрээсэлсэн ч гэсэн ганцаараа дундаа явах юм бол тэр чинь дундаасаа гаргаад нэг жилдээ нэг ганц удаа гадагш явж хоббит болмоор байхгүй. Хямдралтай тектүүд байгаа юм байна гэл. Мэдгүй бол асуу. Мэдээд үгүй. За тэгээд баярлалаа.